боловсрал танин мэдхүй шинжлэх ухааны Human Channel үзүүлж байна. Энэ удаагийн дугаараар бид хүүхдэд антибиотик эмийн зохистой хэрэглээ сэдвээр Зинт клиникийн хүүхдэмж Түмэн Жаргалтай ярилцсанаа. Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэндэ ажил нь тавлаг уу? Ажил тавлаг. Та бүхэнд олон таны өдрийн мэндийг хүргэе. За урилга хүлээж авсанд баярлалаа. За юуны өмнө таныг Америкийн нэгдсэн улсын эмчлэг эрхийн шалгалтанд маш олон жил бэлдээд, тэнцээд, эмчлэг эрхээ аваад, бүр эмчлэг эрхээ авахын хажуугаар бүр Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн их сургуулийн эмнэлэгт ажиллах эрхээ авсанд нь томоос том баяр хүргэе. Баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн сэдвээр бид нэр антибиотик эмийн хэрэглээний талаар ер нь бол энэ антибиотикийг хүүхдэд өгөх ёстой юм уу? Эсвэл нөгөө талаараа ерөөсөө өгөх ёсгүй юм уу? Яг зохистой хэрэглээ гэж юу вэ гэдэг талаар хоёулаа ярилцсан. Тэгэхээр та өмнөх жилүүдэд Америкийн нэгдсэн улсад ч юм өөр бусад улс орнуудаар бас нэлээд дадлага хийж авсан тий. Тэгэхээр ер нь яг энэ Америкийн нэгдсэн улсын одоо хүүхдийн эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээний тогтолцоо Монгол улсынхтай ер нь хэр ялгаатай байна? Яг таны бодлоор. За ерөөхдөө бид нар миний яг анзаарч харснаар гэвэл Америкт эцэг эхчүүд одоо хүүхдэд дагуулад эмчтэр очихдоо нилээн одоо бүр ингээд зас аргагүй бас үедэл очдог. Ягаад гэвэл тэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь маш үнэтэй. Бараг ингээд яралтай тусламжаар очиод ингээд тусламж авангууд ингээд араас нь ингээд бүр бөөн их биелэр нь хэдэн мянган долларын. Тэнгүү тэгэл үнэхээр болохгүй бол эмнэлэгт очдог. Гэтэл Монголд бид нар яадаг вэ гэхээр зөндөө олон улсын эмнэлгүүд хангалттай ажиллаж байгаа. Дээрээс нь зөндөө олон хүүхдийн хувийн эмнэлгүүд байгаа. Тэнгүүт ингээд хүүхдэд дүнгийн өвдөж эхлэнгүүт бид нар аягүй эрт үед нь эмчид үзүүлээд тусламж үйлчилгээ авдаг. Тэгэнгүүтээ тэрийгэ дагаад харангууд бид нар нэг жоохон тийм ханиадны шинж тэмдгүүдийг тэ өөр дээрээ ч тэр хүүхэд дээрээ ч тэр ингээд тестж чаддаггүй. Америкт бол тэгэл нас нь гожоол ханиалгаал тэгэл явуулж лээдэг. Тэгвэл бид нар болохоор ингээд ханиалгаад штэ. Алуураад штэ. Өстой нас нь бүр 10 хоног гойччлоо гэл ингээд нэг жоохон тэгдэг юм шиг ажиглагц яг хүүхдийн нөгөө нийтлэг өвчнүүдийн хувьд. Нийтлэг өвчнүүдийн хувьд бол тийм ээ. Тэгэхээр одоо ингээд за эхний хүүхэд ихний амьдралын ихний 6 сартаа ээжээс авсан мэдэхгүй тархалтай байдаг гэж ярьдаг тийм өөрөөр хэлбэл ээж ковидоор улаан бурхнаар өвдөжсэн бол хүүхэд маань тухайн одоо вирус ямар нэгэн одоо халдвараас сэргийлэх нэг ээжээс авсан тархалаагаар явжгаад 6 сар хүрээд ирэнгүүт өөрийнх нь яг идэвхтэй тархалаа буюу яг өөрөө тэр одоо вирус нянга даван туулах шаардлагатай болоод эхэлдэг тийм тэгэхээр 6-аас за ойролцоогоор 2 нас хүртэл гэхдээ 2 нас хүртэл гэртээ их хвчлэн байдаг бол харьцангуй гайгүй тэгтэл 2 нас ингээд хүрээд эхлэнгууд хэдүүл ингээд цэцэрлэгийн асуудал яригадаад тэгэхээр ээж нь ажилдаа орон цэцэрлэгт гээл сөглөөгийн гот хүүхэд яг тэр 2 настай цэцэрлэгт орох жилээ ер нь бол ханиадгүй нусгүй цэргүй ингэж байдаггүй тий. Тэгэхээр ер нь ингээд ойролцоогоор цэцэрлэгт анхны жилийн явж байгаа хүүхэд 3-7 хоног тутам нэг вирусын халдвар авна. За тэгтэл нэг вирусын халдвар идэвхтэй 14 хоног тий. Тэгэхээр хэдүүл ингээд тооцоод үзэхээр эсвэл ингээд нэг үзүүлчин гутаа ерөөс огт зүгээр болсонгүй гэдэг тий. Тэгтэл цэцэрлэгт байгаа хүүхд дараагийн халдварууд ингээд дамжаад яваад идэг. Тэгтэл одоо ойролцоогоор 8-аас 12 удаа гэж ярьдаг тий. Жилийн одоо хүүхдээ өвдөх тавтамж нь 2 настай хүүхдээ өвд. Тэгтэл 3 нас хүрээд ирэхээр арай жоохон багасаа 4 нас хүрээд ирэхээр учиртай 6 нас хүрээд ирэхээр насан туршидагтай ойролцоолно гэж үздэг тий. Тэгэхээр энэ их 2 настай хүүхдээ энэ ханиа томон дээр тий энэ олгонд ханиасан болгонд эсвэл гинт өндөр халдварсан болгонд антибиотик авах шаардлага гардгүй. За ерөөхдөө одоо тунгаан эмчийн маань хэлснээр одоо 8-аас 12 хүртэл удаа тэр хүүхэд өвдөх боломжтой тий. Гэтэл энэ дунд нянгийн халдвар нь маш цөөхөн байдаг. За нян өөрөө яг одоо ханиад томор шиг те ингээд шингэн нус гоожуулаад ханиалгуулаад тэгж эхэлдэг нян гэж барагтай байхгүй. За нингийн халдваруудыг жишээлбэл аваад үсэх юм бол одоо юу гэдэг хүүхдийн наснаас хамаарат менингит үүсгдэг, нингийн шалтгаанд менингит үүсгдэг нянгууд гэвэл өөр нян ч юм уу те. Яг ийм ханиад томон үүсгдэг, шууд ингээд уушгины хатгалгаа үүсгчдэг нянгуудын хувьд айгүй тоон цөөхөн. Тэгээд тэгвэл энэ 8-аас 12 хүртэлх удаагийн нөгөө ханиад томоонд маань яг хуу эднэрийн эдгэрэлтийн явцад 5 хүртэлх насанд 2 төгчөөр нянгийн халдвар хүндэрч болдог. Жишээлбэл одоо эмчнэр 5 хүртэлх насны хүүхэд жил болгон томоогийн вакцина хийлгэрэ гэж зөвлөд идэг те. Томоо яадаг вэ гэхээр эдгэж явж агаад өөрөө 2 төгчөөр Streptococcus pneumoniae эсвэл Staphylococcus aureus гэдэг 2 нянгаар хүндэрдэг те 2 нянгийн хатгаагаар. Тэнгүүд Staphylococcus aureus бол бүр нэлээд хүнд уушгины юм өвчл татгаа үүсгдэг. За тэгэнгүүт Streptococcus pneumoniae-гаар бас хүндрээд идэг учраас тэднэрт нь зориулсан биднэрт вакцин бас байгаад байгаа те. Тэгэнгүүт яах вэ гэхээр тэр бол яг хөө өвчний ер нь нэг юм 3 хоногоос хойших
Тэ үед явдаг. Тэгэхээр тэрийг нөгөө эмч багцаалдна. За тэгэнгүүт тэр эхний 3 хоногт хүүхэд яах вэ? Нөгөө халдвартай анх удаа учирсан. Дархлааны эсвүүд тэр вирусын эсрэг довтлно, ажил хийн, 9 шидийн бодис бидний бид ялгаруулна. Тэр бодисуудынхаа үр дүнд хүүхэд халуурна, булчин шархирч өвдөн, нуур маань уйлагнана, байнга тэврүүлэх гээл нэг таагүй байна. За тэгэнгүүтээ дээрэс нь яа одоо нөгөө ханаа томоо маань амьсгалын замаар орж байгаа учраас нус гоожн, хамар залгуур, хоолой залгуур өвдөн ч юм уу те. Тэнгүүд эхний хэд хоног тэр шинж тэмдгүүд байна. Ханаа томоо л юм чи. Тэгэхээр нөгөө тэр үед нь ингээл тэсгүй манай хүүхэд завирлаад байна, ингээд байна. Одоо антибиотик хоёртгээ авах юм биш үү гэл те. Тэнгүүд тэр чинь яг үндэ вирус явж байгаа. Гэтэл бид нэр антибиотик авал одоо вирус маань антибиотик бодвол хэд дахин жижиг бүтцтэй ихэвчлэн ер нь бидний биеэс дотор орж ижил өөрийгөө ингээд үржиж олшруулдаг. Гэтэл ням бол бидний биеэстэй харьцуулахад адилхан нэгээс бүтцтэй. Яг бидний биеэс дотор ордог нянгууд бас байгаа. Гэхдээ ийм хоёр шал өөр бүтц байхгүй. Тэгэхээр антибиотик авлаа гэд тэр вирусыг хүндрэгээс нь сэргийлэхгүй харин ч эсрэгээр баг хүндрэх жоохон суурийг тавьж өгдөг гэж мэднэ. Ягаад гэвэл антибиотик өөр ашигтай бактериудыг давхар ингээд устгаж байгаа юм чи бидний ашигтай бактериуд гэдэг чинь яг нөгөө нянтай адилхан бүтцтэй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ханаа томооны шинж тэмдгүүдээс болоод бол антибиотик авахгүй. Тэгээд нэг ялангуяа зарим тохиолдолд нөгөө яг өөрөө бас хатгаа болгодог тэг вирусүүд бас байгаа тийм хүүхдийн наснаас хамаарат нас бага байх тусмаа. Тэнгүүд би өнөөдөр эхлэхэд нь антибиотик авсан уу аваагүй юу тэр юм болох хатгаа болох ёстой бол явсаар байгаа л хатгаа болно гэсэн. Харин тэнгүүд яг жихнээс хатгаа болчвол ахаал 2 3 дахь антибиотик руу ордог ч юм уу тийм. Ер нь бол яг ингээд нөгөө хүүхдийн одоо практик төр клиник төр гэх юм ингээд яг сууж байхдаа ээж аваад маань орж ирэл за 39 хүртэл халуурлаа нам дарнаа гэдэг тийм шидэд өрөл хайгаад байна шүү дээ. Ингээд нэг ингээл юм өгчөнгууд сав гээл амар гоё болчих юм шиг. Гэтэл яг уг үнт суурь нь вирус гэдэг болохоор нэг хоног хугацаа дуусгаад байна тийм үү. Ойролцоо нэг 14 хоног гэж тооцоолоод байна шүү дээ. Тэгвэл эхний хоногт нь мэдээж тэр чин вирусыг шатандаа явж ивэл антибиотик өгөхөд ямар ч хэрэггүй хааштай 3 хоног айлрах гэдэг байхгүй тий. Тэгтэл бас ингэдэг тий эхний дөнгөж ингээд би танд одоо дөнгөж үзүүлж чах чин та нам дарахгүй байсан би 3 хоногт хатаа болгоцсон биш ямар хэрэглэхгүй бэ гэдэг тий. Тэгтэл яс юм дээр нөгөө вирус маань л эхлээл одоо амьсгалын дээд зам дээр бичсэн амьсгалын доод зам руугаа ороод ингэ явдаг тий. Тэгэхээр яг энэ нөгөө вирусын халдвар нь бол антибиотик угаасаа ямар ч нэмэргүй. Тэгтэл бидний антибиотик авах заалтууд бол дандаа 3 хоногоос хойш гардаг тийм үү? Тийм. За тэгвэл одоо энэ нөгөө антибиотикийн одоо жишээлбэл ингэж байгаа 2 настай хүүхэд цэцэрлэгт ороод байна шүү дээ. Тэгтэл зарим судалгааны төрөөс харангууд манайх ингэдэгтэй сүргийн дархлаа тогтчихин шүү дээ. Ингээд нэг ойтоогоос нь баг явуулаад идэг тий. Үгүй ингээд нэг эхний жил амар өвдөн дараагийн жил нь гайг болчихно. Тэсээ ханаад хүрсэн ч гэсэн эмтэн ангит нөгөөдөдөг, эмтэн ангит нөгөөдөдөг. Тэгтэл тэр ойтой хүүхэд 2 настай хүүхэд ямар их өвдгөллээд 2 дэгчээр антибиотикны заалт дунд чихний өрөвсөл, уршигны хатгаа ямар их гарч ирэх вүлээ ер нь гарч ирнэ штэ. Нөгөө дархлаа тогтолцоо угаасаа сулаагаанд байгаа юм чи. Тэгэхээр тэрийгээ дагаа антибиотикны хэрэглээ нэлээд болоод эхлэнгууд бас нэг ийм судалгаа байгаа юм байна л да. 3 хүртэлх наснд антибиотик нэлээд олон удаа хэрэгжилчихсэн хүн болвол 3 наснаас хойш насанд хүрэхдээ ч гэсэн антибиотик хэрэглээ хаашд их явна гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө 3 наснаас хойш хүүхдийг аль болох бага одоо халдвар авах бага антибиотик авах энэ нэг чухлаар энэ төр яригдаад байна тийм үү. Тэгэхээр энэ их антибиотикны хэрэглэл ер нь ямар алдаа одоо ташрамын нөлөө гашнал ер нь өгөх вэ? Яг одоо нөгөө нэг сүүлийн үед миний одоо нөгөө харж байгаагаачлан одоо дээр үед хідүүлээ бүр одоо хэдэн жилийн өмнө те 1900-аад оны эхэнд ч юм уу те магадгүй нөгөө антибиотик нэгдэггүй зарим улс оронд антибиотикууд ч ингээ өргөн хэрэглэгдэж эхлээгүй үед хүүхдүүд айгүйх одоо магадгүй пневмококкор 2 дэгчээр хүндрээд өнгөрдөг байсан юм ч юм уу те тэр үеэс болоод бүх улс оронд одоо тийм нэг айдас байгаа. Тэнгүүтээ антибиотикийг одоо айл болох эрт авна. Айдсаасаа болж одоо цаг нь болоогүй хаад антибиотик авдаг ч юм уу тиймэрхүү асуудлууд байгаа. Тэнгүүд одоо эргээд нөгөө анагаахын шинжилгээ ухаан эргэж харж байгаа байхгүй юу? Одоо антибиотикийн хэрэглээ замбраагүй байна гэдгийг одоо батлангуудаа одоо ямар юу гэдэг ингээд би нэг хараад антибиотик замбраагүй байна гэл тэнгүү тэр үнэн гэсэн үг биш шүү дээ тий бүгдийн баталгаа нотлоход явах хэрэгтэй. Эхлээд антибиотик хэрэглээ үнэгээр замбраагүй байгаа юм. За замбраагүй байна. Тэгвэл энэ цаашдаа ямар хожуу
үр нөлөө үзүүлээд байгаа гэдгийг бас судалгааны хотлоготой ярих хэрэгтэй. Тэнгүүд жишээлбэл сүүлийн үед ингээ энэ дээр аюул олон судалгаанууд хийж байгаа. Нэг судалгаа нь одоо та харсан бах те бага насндаа антибиотик хэрэглэх тусмаа хүн том болоод насанд хүрсэн үедээ харшил, гурс оолон бактери зэрэг юм нөгөө хит мэдрэгчлийн нэгдүгээр хэв шинжийн юм суурьтай өвчнүүдээр өвдөх эрсдэл илүү өндөр байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нөгөө нэг өнөөдрийн ханаа томоноос болж айдсаасаа болж хүүхэдтэй антибиотик өгөх биш. Энэ хүүхэд чи хожим миний хүүхэд 30 нас хүрэн 40 нас хүрэн те бид нар шиг ингээл явна. Энэ үедээ хүүхдээ бас те амьдралын чанарын сайн байлгахын тулд өнөөдөр бид рүү өгж байгаа юм болгоно бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Яг нөгөө гадна одоо жишээл гадны улс оронд амьдардаг ч юм уу эсвэл гадна одоо Америк ч юм уу Германд ижээд ирсэн ээж аваад аягүй хэлдэг штэ тий. Хүүхдийн эмчэд үзүүлэхээр тий усуул гэдэг юм тий. Бөөлжлөө усуу тий халуурлаа усуу усуул гэдэг юм. Үнэхээр яг Америкта ингээд та очиод дадлага ихэд ер нь усл зөвлөж гэнэ эсвэл яаж ин тэрэн дээр ямар дараалалтай явж гэнэ нөгөө одоо бид нартай яг л адилхан одоо нөгөө хангалттай хэмжээний шингэн ягаад гэвэл нөгөө хүн ингээд халуурахаар нөгөө биеийн юу шингэнээ маш их алддаг. Тэнгүүд тэрийг ингээд хангалттай шингэнээр нөхөх ёстой. За тэгээд мэдээж тэнд үргэлжлэлийн процесс явж байгаа бид нар тэрийг ингээд одоо тэр вирустэй дархлаа тогтолцоо тэмцэж байгаа учраас тэр шинж тэмдгүүд гарч байгаа. Дээрээс одоо халуурах үед яадаг вэ гэхээр бидний дархлааны сүд ингээд биендээ тохоогоо амар сайн дамжуулаад ингээд сайн ажилдаг. Гаднаас ямар нэгэн нян ороод ирлээ гэхэд 38 39 хүрж байгаа биед ингээд оширч өсч хуваагдаж чадахгүй. Тэгэхээр нөгөө халууралт чигсэргээр хамгаалах хариу уруул учраас одоо халууралтын ингээд хүчээр зогсоохын оронд эсэргээрээ одоо шингийн юм нь уулгаад хувцсыг нэмгэлээлтэй өөрт нь нэх их зовиргүй бол ингээд ажиглаад яг нэг бид нартай бол ерөөхдөө нэг тийм адилхан л одоо менежмент ажилладаг гэх юм уу таатай тухтай тэгэл нөгөө шүлтөө устаа хоолыг хийж өгөөд л те одоо нөгөө гадаадууд амирх юу зөвлөдөг ш дахианы махтай шүлтээ дахианы махан дотор тэр шингэлдэг байцуд байдаг. Зөвгийн бол ханиалга зөвлөдөг хамгийн номер 1 хамгийн одоо сайн сонголт гэж ярьдаг тийм. Тэгэхээр ингээ тиймэрхүү энгийн юмнуудаа зөвлөөл тэгэл нөгөө амруу амар олон юм хийж яхаа оронд харин одоо хүүхдийнхээ асаргааг нь илүү сайжруулдаг тийм. Яг нөгөө улс орон болгоны нөгөө нөхцөл байдал цаг агаар уур амьсгал энэ төр өөр тий одоо жишээлбэл нэг талаараа хэдийгээр бид нар хитрхи яраад одоо гэр бүлийгээ бодоод одоо нөгөө тэр сэтгэл санаанд тавгүй байгаа даа шүү дээ. Тэр нөгөө сэтгэлийн л ингээл нэг яах гэдэг тий амраах гэдэг. Тэгээд нэг талаар бид нар антибиотик арай ингээд бусад орнуудыг бодол арай хэрэглээд идэг байж магадгүй. Ер нь антибиотик бомоо гэдгийг мэдж байгаа ямар ч юм антибиотикийг баг хэрэглэх ёстой гэдгийг мэдж байгаа, баг бичих ёстой гэдгийг бид нэр бүгдээрээ вирус дээр антибиотик нэмэргүй гэдгийг бас мэдж байгаа тийм. Нэг талаараа нэг талтай байна. Нөгөө талаараа хэдүүлээ өөрсдийнхөө уур амьсгал, орчин нөхцлөө бодох юм бол цэцэрлэгт хэдэн хүүхдээ удаг үлээ, цэцэрлэгийн агаарчлалт ямар байдаг үлээ. Яг ийм одоо тухайн хөгжсөн орныхан шиг одоо цэвэр цэмцгээр бас байж чадахгүй давхар нэмэгдээд чихамар хоолой өвчлөлүүд агих байдаг нөгөө голомтод халдварын үед хоёрдогчоор ингийн халдвар байгаа болохоор антибиотик аваад шүү дээ. Тэгтэл бидний голомтод халдваруу дандаа нэг дунд чих гамрид тий одоо юуны үл хоолой зэргүүлээд дүрслэлийн хоёрдогчоор явдаг тий. Тэгтэл нэг талаараа бид нэр ингээм антибиотик баг хэрэглэх ёстойгоо мэдээд байна. Нөгөө талдаа бас нэг нутаг орныхоо байдлыг өөрсдөө нөхцөл байдлыг бодох юм бол яалтчгүй антибиотик хэрэглэх заалт бол гарч ирдэг тий. Тэгтэл манай одоо ийм хүмүүс ч аягүй хүншдэг болсон, судалдаг болсон, ээжээд чат GPT-гээс асуудаг болсон дээ. Тэгэнгუთ ч яагаад ингэж вирусын халдвар дээр манай хүмүүст антибиотик өгөх гэдэг ингээд нэг талаар хит туушраад огт өгөхгүй тий. Одоо гадаадад манайх Америкт амьдарч хат тусуулгаал болчдөг гэдэг тий. Тэгтэл бас 100% ингээд огт байхгүй гэдэг талыг бас яг одоогийн нөхцөл барихад бол хэцүү болчдөг. Тэгэхээр нэг хоёр дахь жоор яг ямар үед бид нар одоо харж гаад үнэхээр боломжгүй л антибиотик өгөхтэй гэдэг заалт гарч ирдэг те. Тэгэхээр энэ дээр таны бодол яг ямар бодолтой? Одоо жишээлбэл одоо бид нар гамрит гэж ярьдаг те. Одоо хамрын дайвар хөндийнүүдийн өрөвсөл гэд. Жишээлбэл эхлээд ингээд цагаан нус гоожж жагаад айжим нус ногоороод эхэлдэг те. Тэнд нейтрофил гэд бидний тархлаанаас ажиллаж байгаа хгүй. Бидний тархлаанаас ер нь нэг хамгийн удаандаа нэг 24 цаг орчим насалдаг нэг хэсэг гэхэд тэгвэл нейтрофилис за дунджаар нэг 6-8 цаг наслана. Тэр үедээ нейтрофилис яах вэ гэхээр яг нөгөө одоо хамар залгуурт энд нэг ханиад хүрсэн нэг хамар шархираад шүү дээ. Энэ үрслийн голомтод ирж ажиллана. 6-8 цаг ажиллаа игээд өөрөө задрахта дотроосоо мейлопироксидаза гэх фермент ялгаруулна. Тэр нь тийм ногоон өнгөтэй. Тэнгүүд манайхан нус ногоон өнгөтэй бол энэ янгийн халдвар гэж боддог тий. За гэтэл яадаг вэ гэхээр за Америк энтерт бол 10 хоногоос удаа
одоо нус яг ногоо хിവэрээ байвал нөгөө нейтрофилс чи ажиллаа хийгээд тэгээ барахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо антибиотик үгүй гэдэг ч юм уу те. Гэтэл манай нөхцөлд бол ерөөхдөө яг уу гэхээр багш нар энэ чих амар олон багш нар эрдэмтэд энтрээс судалсан судалгаанууд байдаг. Ер нь бол 7 юм байна гэх те. Тэгэхээр бид нар тэрийг практиктаа хэрэгжүүлээд улс орныхоо нөхцөл байдлыг бас уялдуулаад одоо 7 хоногийн дараа антибиотик авдаг ч юм уу те. За тэгэнгүүтээ дунчихны үргэлжлэлийн хувьд бол угаасаа нөгөө хүүхэд анатомийн бүтцийн хувьд чих хамар хоёрыг холбож байгаа гуурс маань амар нарийнхан богинохон. Тэгээ тэрийгэ дагаад нөгөө хамрын салт хөнгөтөнгүүд тэр дунд чих юу хоёрыг хамар хоёрыг холбосон гуурс өөрөө ингээ хөнгөтчин. Тэнгүүд дунд чихийн дагааргүй орчин үсээд шингүү хураад айжмаар тэнд байдаг одоо 3 янал байдаг байхгүй юу? Moraxella catarrhalis, HIV шинжит бус Haemophilus influenza, Streptococcus pneumoniae гэд 3 ян нийтлэг байдаг. Тэгэнгүүт тэр 3 аль нэг нь өсч үржээд дунд чихний үрсд өсгдөг те. Тэнгүүд эмч яг уу үзээд дунд чихний үрслэвэл тэр 3-таа л чиглэсэн антибиотик авдаг те. За эмч үзээд энэ гамрын хөндийн үрвсэл сэжигтэй бол за яг энийг үрвсүүлдэг нөгөө 3 нямбад бас яг адилхан энэ хамрын дайвар хөндийнүүдийн үрвслийг үүсгэдэг. Тэгвэл яг тэрэндээ л зориулсан антибиотик авдаг ч юм уу те. Гэтэл хүүхэд яг вирусын халдварын шинжтэй явж яснаа 3-5 хоногтоо яг одоо нянгийн хатгааны сэжигтэй бол те. Жишээлбэл вирусын хатгаа бол 2 уушгийг тэржигдэн хамарна. Хүүхэд өөрөө хамаагүй сэргэлэн цовоо. Гэтэл нянгийн хатгаа бол ингээд нэг уушигны нэгэн дэлбэн гэж юм уу нэг уушиг хамрна нөгөө халдвар хордлогын хам шинжтэй гэж ярьдаг те хүүхэд маш их нуурамгаар унжгаар те тэнгүү тэрийгэ бодолцож үзээд юм чи за энэ бол ням байна за тэгвэл одоо яг энэ вирусын дараа 2 дахь хөндрүүлдэг ням нь ийм ням байдаг эднэртэй зориулж антибиотик аавн ч юм уу ингээд сонгодог тэгэхээр өөрөөр хэлбэл ийм хүн эмчилнэ гэдэг чинь ийм чат GPT-гээс асуугаад болчдөг юм шиг ингээд 6 жил анагаах сураад дараа нь дахиад 2 жил резидентэд сураад тэгэнгүүтээ энэ хугацаанд эмч өөрөө одоо тэр бүх зүйлийг ингээд ийм байд юм байна ийм байна гэдгийг маань олж мэдээд хүүхдийг чинь үзээд тэгээд тэн дээрээ оюун дүгнэлт хийгээд сая эмчилгээ гаргаж ирдэг. Тэгэхээр ингээд тэгээд дээрэс нь анагаах хонд хизээч 100% гэж аахгүй хүн болгоны бүтэц өөртөө жишээлбэл одоо нөгөө залуухан ээж аваад ингээл яг 14 хоног шар найрлах юм уу гэлтэй тэр чинь ингээ нийтлэг тохиолдолд байхгүй тий хүүхэд 14 хоног биш тэгмүүдээ би одоо тимээ гэж хэлжүүл дараа нь 15 онцлоо гэдэг шүү дээ тий тэгэхээр нөгөө анагаах ухаан бол тийм амархан зүйл биш тий эн чинь бүр эмчийн маш их хөдөлмөр маш их тийм нөгөө одоо уншсан мэдсэн мэдлэг дээр нэмээд тэр хүний ингээд төдийгөөс өдий хүртэл суралцсан туршлага. Тэгээ тэрэн дээр үндэслээд одоо нөгөө юу клиник сэтгэхөө гэж яриад байдаг. Тэр юм суудсан, тэр мэдрэмж суудсан хүн тэнд сууж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн нөгөө бүх юмдаа үндэслээд сая имчилгээ гаргана тэрнээс ш антибиотик авахгүй гэлтэй. Эсвэл нөгөө чи цификсэн мууц юм уу? Одоо юу кларитромици уучих гэх тийм дэлгүүр хийж байгаа шиг тийм юм байхгүй. Тэрний чинь цаана асар том юу явж байгаа. Яг хүмүүс ингээ харангуут нэг амар амархан л юм шиг те ингээл. Тэгтэл яг хүүхдийн эмчийн хувьд бол одоо юу гэж хэлэх юм ер нь л амар мэдрэмж харсан ажил те. Одоо яг эмчнараас бол хүүхдийн эмчил авих бодит үзлэг хийдэг те. Тэгэхгүй бол том шиг миний энд өвдөд байна. Ингэсэн чинь тэгд амьсгалахад тэгэж өгөөд гэж хэлбүү. Тэгэхээр чинь тэр нэлхэн амтныг үзэхийн тулд бас л нэлээд стресс орно, нэлээд ажиглах шаардлага гарна те. Тэгэл тийм амар амархан юм бол ерөөсөй байдаггүй л дээ те. Тэгэхээр манайхан болохоор ээж аавд маань хамгийн түрүүнд асуудаг юм юу гэхээр шидэт үрэл асуугаад байх те. Нөгөө гандангийн үрэл гэдэг шиг юм болчихгоо байгаа. Өнгөнгөд ингээ ковид арилждаг те. Тэгтэл үнэхээр тэр вирусын халдварыг баг дээр нам дарж чаддагсан бол тий ковидоор одоо ийм олон хүн одоо ийм харамсалтай тохиол гарах байсан үгүй бас хэцүү тий. Тэгэхээр энэ дээр гэр бүлүүд маань хүүхдийн мэдээж хүүхдээ агүй хөвдөн тэр болгонд нэг жоон тэсэр төвчээртэй бас эмчтэйгээ хамтран ажилладаг байгаасаа тий. Тэгвэл бол нөгөө амар гоё л юмж болох гэдэг шүү дээ. Орж ирэнгүүт нь за хааштай хол эдэлхийн тодорхой дан тий. Хааштай дунд чих өвтөн тодорхой баан гэж хичээдвэл одоо ирээдүйд яах вэ гэдэг бас асуудал юм л да. Нөгөөдөө үрдэгтэй бас үнэхээр болохгүй тохиолдол антибиотик авахаас аргагүй юу? Авахаас үрдэхгүй тохиолдол. Ялангуяа бага насны хүүхэд бол бас хэлэхэд хэцүү. Айгүй их ингээд юм динамиктэй байдаг тий. Хүндрэгтэй айгүй амархан байдаг. Тэгтээ бас дархлаа тогтолцооны үед юм янз бүр хүүхдүүд байдаг тий. Одоо жишээлбэл зарим хүүхдүүд бол зөвхөн ингээд тэнд ингээ хүн харьцаж яхад ингээл нусан гоожоо өнгөрчдөг байл тий. Зарим хүүхдүүд бол зүгээр хажуугаар ханиадтай хүн зургууд бол тултлан өвддөг хүүхдүүд байдаг. Тэгээ энэ дээр танд ямар туршлага байна ерөнхийдөө бол яг нөгөө нэг
энэ яг нөгөө шинжлэх ухаанаар батлагдсан зүйл биш. Гэхдээ нөгөө эмчнэрд бид нар хоорондоо ярьдаг те. Ер нь ингээд тухайн вирус одоо жишээлбэл хэр их мутацлагдаж хэр их хоруу чанартай вирус тэр хүүхд авсан байна. Дээрээс нь нөгөө анагаахт хэдүүлээ үздэг те хувь хүний уруулж чанар тэр бод гадлын уруулж чанар гэд тэр хүн өөрөө дархлаа тогтолцоо буцаагаад хэрхэн яаж хариу уруул үзүүлж байна. Хэдүүлээ жишээлбэл ингээд томоогоор хүүхдүүд өвтгöd одоо хинэн ингээл энэ булчингийн зүрхний булчин өрөөсгөө миокардит болох уу гэж хэлж мэдэхгүй шүү дээ тийм тэгэхээр тэр чинь нөгөө тэр бод галын л нөгөө урал чанар гэдэг юмас хамаарат байгаа тийм тэгээд одоо ингээд яг бүр маш аюултай өвддөг өвдөхөөрөө үнэхээр амар маш их хүндэрдэг тийм өвчнүүдээс бол биднэрт гоё вакцин байгаа тийм гэтэл одоо нэг тийм амь насанд аюултай биш бас ингээл нас баралт энэ төр багтай хожмын хүндрэл багтай өвчнүүдийн эсрэг, вирусүүдийн эсрэг вакцин байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо вакцингүй өвчнөр өвдөж байгаа бол бас ингээл амар сэтгэл санаагаар унаал байх нь бас юу нэг тийм шаардлагагүй тийм. Одоо жишээлбэл түрүүн хоёлоо нэг вакцин яаж антибиотик хэрэглэх бага байхгүй гэдээ нэрсэн шүү дээ. Тэгтэл яг ингээд орчин үед одоо ингээл одоо тэр нөө псевдо сайенс гэдэг байгаа байхгүй ийм амар тийм юу сонсогддог гэдэг шинжлэх ухаан төстэй ингээд тийм мэдээлэл одоо шүү детокс гэдэг ч юм уу те эсвэл өндөр даралтт хүчил төрч гэдэг ч юм ингээд хүн сонсохоор яг юм шинжлэх ухааны яриад байгаа юм шиг одоо жишээлбэл тарих одоо юуны гидсний холбоо энэ гэл групп үдээдэг шүү дээ одоо юу гэдэг чилээ гидс мэд центр гэл үдээдэг те хүн сонсохоор ингээд нэг юм шинжлэх ухаан юм шиг аймаг тийм итгэлтэй те тэгтэл яг тийм шинжлэх ухаан төстэй ингээд юмнууд зөндөө байгаа юм л да те одоо жишээлбэл юулаа озон терапи энэ төр гэл тийм юун дээр одоо жишээлбэл тэр Америкт хамгийн сүүлд гарсан юм дээр 5 настай хүүхдэд одоо тэр өндөр даралтай хүчил төрөгч имчилгээ авсны дараа нас орсон гэдэг байхгүй. Яг амар цөөхөн амар ховрын л тохиолдол л доо. Тэгтэл тэр чинь бас л ингээл нөгөө хүмүүсийн тэр дорн дарч гисэн тэр дорн ингээд яаж гисэн сэтгэл зүйдээр ингээд гарч ирсэн амар ингээд яг шинжлэх ухаанаар тийм батлагдаагүй шүү дээ. Юу ч батлагдаг болохоор эмчнэрт автодейт бидний удирдамж ороог болохоор юу ч зөвлөж чадахгүй тэрнэр. Тэгтэл ингээ зүгээр ингээ хүмүүс асахад амар тийм итгэл үнэмшил төрүүлэхэр юмнуудын зөндөө байгаа даа байхгүй одоо жишээл. За ингээл яриад өгвөл зөндөө байгаа юм да тий. Тэгэхээр энэ дэр яг ийм юм интернет яахгүйгээр яг шинжлэх ухааны үүднээс тий хүүхдийн өвчлөлийг чадах чинээгээрээ бага байлгахын тулд хүүхэд өвдөх нь үнэн зарим тохиолдолд хүндрэх нь үнэн тий. Тэгэхээр энэ дээр бид нар антибиотикийн хэрэглээг аль болох бага байлгахын тулд эцэг эхчүүд маань ямар арга хэмжээг юу хапуул зүгээр вэ? Мэдээж вакцин тий. Тэгээд жишээлбэл бид нар томоогийн хувьд 5 хүртэлх насны хүүхэд эсвэл 65-аас дээш насны хүмүүс эсвэл жирэмсэн хүмүүс эднэр нөгөө тархлаа сул байдаг. Яг л бид нар чинь жирэмсэн үедээ ингээд хөвлөдө баг гадны бие хийж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө тэрний эсрэг товтлохын тулд тархлаа бас ундаг. Тэгэхээр нөгөө энэ тархлаа сул үед томоогаар өвдөх хүндрэх хэрэгслээ. Тэнгүүд энэ насны бүлгийг дээрээс нь нөгөө эрүүл мэндийн ажилч салбарын ажилчтай бид нар өөрийгөө болон үзэж байгаа хүүхдүүдэд хамгаалах гэдэг шүү дээ тий. Вакцин хийлгэхийг зөвлөдөг. Тэнгүүд вакцин хийлгэгчгээрээ томоогоор өвдөж болно. Гэхдээ өвдсөн ч хүнд эсвэл бүр өвдөхгүй байж болно. Тэгэнгүүт дагаал томоогийн 2 дахь хүндрэлийн эрсдэл буурна. Тэрнээс болж антибиотик уух магадлал багасгах тий. За тэгэнгүүтээ дээрэс нь яг та түрүү хэлжсэн нөгөө өвчний эхэн үед ингээл цэцэрлэгт нь явуулцдаг тий. Яг эхэн үед нөгөө тэмцэж байгаа дархлаа тогтолцоо бие махбод тэмцэж байгаа хүүхэд айгүй тавгүй байгаа цэцэрлэгийн багш одоо юу гэдэг 10 хүүхдээ 20 хүүхдээ 30 хүүхдээ бол өдөржин ээж нь хүүхдээ асарж байгаа шиг асарахгүй шүү дээ. Нусын байнга цэвэрлээл шүлтэй хоолыг байн өгөөл. Тэгээ мэдээж хүүхэд өвдөхөөрөө хоолн дургу болчдөг тий. Тэнгүүд бид нар өдөрт 3 хооллдог бол өдрийн хоолыг 6-аас 8 хуваагаад олон дахин өгөх хэрэг гардаг. Тэгэхээр тэр болгоно нөгөө асаргааг хийж чадахгүй учраас магадгүй яг хүүхдээ өвдсөн эхний өдрүүдэд өөрөө хараад тэгээ эмч дээрээ шаардлагатай бол ингээ 2-3 өдөр очиж үзүүлээд тэгээд үнэхээр хүндэрсэн бол яг үнэхээр хүндэрсэн үед нь антибиотик гинөгөөд тэгээд эсвэл ингээл 3-4 хоногоос гайгүй болчихвол ингээл тэр нөгөө тэр чи ямар ч антибиотикгүй тэгэл вирусын шин тэмдгүүд дарагдаа явчлаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг юм вакцин, асаргаа, хооллолт тэгээд мэдээж ингээл нөгөө хүүхэд төрүүлж байгаа гэдэг чинь маш их хариуцлага тэгэл юу гэдэг ажлаа хингээ өсгөн ч юм уу гэсэн тийм бол ер нь нэг тийм бүтэхгүй юм шиг санагддаг. Тийм амархан бол биш юм. Тэгэхээр нөгөө яг өөрөө ойлгоод би ээж болчихсон. Тэгэхээр одоо би энэ хүүхэд бол ер нь цэцэрлэгт явсан эхний жилийн өвдөн. За тэгэхээр тэр үед бол би өвдсөн үед нь эхний 3-5 хоног ч юм уу те. За би өөрөө харна шүү гэсэн юм бэлтгэлтэй. Тэгвэл тэгэл цэцэрлэгт нь авчиж өгөөл нөгөөх нь өвдөөл улам ингээл тэнгүү тэгэл дараа нь ингээл те. Тэгэхээр нэг тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө
вакцины асаргаа хооллолт юм уу да тий. Тийм байна тийм. Асаргаан дээр бас нэг юм байж лээ. Одоо жишээлбэл ингээл нус нь ингээл шингэн усаар таг битүүрэл орж ирдэг штэ тий. Тэгэн гот нь яг мэдээж ихний ээлжин шинж тэмдэг намдаах эмчилгээ энэ төр гэж байж болно. Энэ дээр нөгөө одоо жишээл 6-аас доош насны хүүхдэд бид нөгөө өгдөг шинж тэмдэг намдаах эмчилгээнүүд энгийн юмнууд идэг штэ. Тэр чинь баг одоо жишээлбэл бусад орнуудад бол ямарч үр дүнгүй нотлогоо шинжилгээгүй зүгээр ингээд нэг юм интервенц хийж байгаа нэг тийм мэдрэмж л байгаа байхгүй яг яасан юм дээр. Тэгтэл тэрнээс илүү тэр эмнээс илүү хамгийн чухал юм юу гэхээр хамрыг онгорхой ойлгох байгаа байхгүй тий. Одоо хамрын тэр сансны хөнгөн жоон багсаж өгөөд тэр гарч байгаа нусыг нь багсаж өгөхгүй л тэр нустайгаа тэгэд нэг 5 хоногт л чих бол ерөнхийдөө өвдөндөө тий. Тэгтэл тэр нөгөө түрүүний дунд чихний үрсэл үүсэхдээ 3 үүсгэж нэг за нэг 50% нь вирус гэж магадгүй 50% юм бижиж магадгүй тий. Тэгтэл тэр нэг яг нянгийн вирус бол өөрөөр ингээд гайг болж байгаа. Тэгтэл яг тэр нянгийн халдварын түрүүний 3 үүсгэж хэлсэн чинь тэрний 2 вакцины байж штэ. Жишээлбэл тий хемофилус инфлюенза чинь манай 5 вакцины дотор явж байгаа байхгүй тий. Нөгөөтг нь пневмококкын вакцины хэлэхээр тэгвэл дунд чихний үрслээс яг магадлал нэрэж хон багсдаг ч юм. Тэгэхээр бас одоо нэг вакцины хийхгүй гэдэг хүмүүс аяг их болсон штэ. Ерөнхийдөө одоо улаанмархан тэгдээд амар аюултай тий. Тэгтэл вакцины хийлгээгүйгээл тийм гот балгээл айчдаг тий одоо яана тэр. Тэгэхээр эцэг эхчүүд маань аль болох товлолт вакциндаа хамрагдаад давхар амар хортой мортой юм байсан бол юу гэж л хөвгдөж хахад сууж байгаа тий. Тэр чин дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо нүүб энэ төр хэл өчнөө олон шат хэмжлэгтээ орж ирж байгаа ш тийм биз. Тэрэн дээр айгуу юутай давхар нэмэгдээд хүүхдийн яг өвчлөлүүд нэг жоон төсвөр төвчээрт хийдүүлээ нэг асаргаагаа сайжруулаад харах юм бэ. Үнэхээр болохгүй бол эмчтэйгээ зөвлөлтөө эми эмчилгээг шийдэмэн. Тэгтэл бас үнэхээр ингээд нэг хоёр дэгчээр хүндрээд ингээд орж ирэнгүүт нь бид нар нөгөө эмчилгээнийхээ одоо мэдээж ашигтай тал нөгөө талд нь ташрамын нөлөө ирэн гэж ингийн тухайн дээр л тавиад байгаа юм л та. Мэдээж антибиотик эмчилгээ ингээл ангууд одоо гиз хямранд хууралт гарын дадаа гэл гаж нөлөөн дээр байгаа. Тэгтээ нөгөө хүмүүсийн боддог шиг гаж нөлөө бас биш. Хүмүүс бас ингэж орж ирдэг те. Антибиотик уулгахаар шүдний ячих юм шүү те. Шүдний юуны ячих юм шүү гэж хэлдэг те. Тэрэн дээр давхар нэмэгдээд антибиотик өгсөн чинь зарим тохиолдолд ингээд нөгөө давхар нөгөө одоо туурдаг вирусын халдвар гэдэг чинь тэд нар тураад орох тэрэнгүүт манай хүүхдийг хордуулчлаа гэдэг те. Антибиотикны хордуулчлаа. Яг үнэхээр юм антибиотикны хордлого эсвэл яг гаж нөлөөнд тэр шүдэн дээр илэрх үү? Одоо жишээлбэл ципрофлаксин гэх антибиотик гэдэг те. Ципрофлаксин яадаг вэ гэхээр нөгөө бидний юм шүрмсийг гэмтэх эрсдэлтэй. Тийм учраас энийг аль болох одоо нөгөө бага насны нялхас буюу инфантууд гэж ярьдаг. Эсвэл 65-аас дээш насны хөгшин хүмүүс авдаггүй те. Тэгэхээр юм нөгөө антибиотикийн нийтлэг тохиолддог гаж нөлөөнүүдээ эмчнэр өөрсдөө мэдж байгаа. Тэгээд танаа хүүхдэд хамгийн одоо нөгөө хор нөлөө багтай тэр антибиотикуудыг л эмчнэр нь өргөн хэрэглэж байгаа. Тэ? Гэтэл одоо тетрациклины бүлгийн антибиотикууд нөгөө удаан хэрэглэх юм бол нөгөө шүдний өнгийг өөрчилдөг тэ. Тэгэхээр одоо энэ өргөн хэрэглээд байгаа антибиотик донд нь тийм юм байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө шинжлэх ухаан уг нь ингээд нөгөө хүмүүсийн төлөө л байгаа гэдэг байхгүй тий. Би ч гэсэн одоо өөрөө ээж шинжлэх ухаандаа итгээд л тэргээрээ л хүүхдээ өсгөж байгаа. Тэгээд тэнгууд нөгөө эсэргээрээ тийм нөгөө шинжлэх ухааныг харддаг хүмүүс бас байдаг тийм ингээл утлаа яг утлаа гэдэг. Тэнгүүд эсэргээр бас ангаах ухаан тийм хардахын өвчин бас байгаа доош сэтгэцээ. Нөгөө бие хүний хувь хүний юм нөгөө нэг юм хувь хүний хідэн personality disorder байгаа шүү дээ. Тэнгүүд тэр дотроос нэг жоохон хардах өвчин байгаа доош. Тэнгүүд тэгээ юм болгоныг хардаад байвал амар утгагүй байхгүй юу тий. Тийм шүү дээ. Тийм тэнгүүдээ бид нар ч нөгөө тэнэг хүмүүс биш шүү дээ. Бид нар ингээд шинжлэх ухааныг үзэж байгаа хэдэн жил сурж байгаа. Бид нар ч гэсэн ингээд энэ тийм байж болох уу энэ үгүй байж болох уу үнэхээр хартахаар байсан бол бид нар өөрсдөө хардсан шүү дээ. Хардсан шүү дээ. Үнэхээр өөрсдөө хүүхдээ бас вакцин хийхгүй. Тийм өөрсдөө хүүхдээ вакцин хийхгүй байгаа шүү дээ. Жишээлбэл одоо нөгөө гемофилус инфлюенза одоо Б хэв шинж вакцинд байгаа ш. Тэнгүү тэр чинь бидний таглаам мөгөрсийг амар өрсүүлдэг. Тэгээд хүүхэд ингээд бараг нөгөө юунд одоо дээр үед чинь нөгөө интубац тавьчихдаггүй тэгээл өнгөрдөг гэсэн. Гэтэл одоо вакцины ачаар бид нар тэр мэр тухай ерөөсөө ярихчгүй бодохчгүй санаа зовхчгүй шүү дээ ингээд тий. Тэгэхээр чинь ингээд бид нарыг өнөөдөр нөгөө ийм хүн амбар олон болгож байгаа зүйлч вакцин тий. За барыг тэгүн тэгж хэлж болно тий. За тэгэхээр бас хүмүүсийн дунд нэг ийм нийтлэг ойлголт өгдөг тий. За ямар нэгэн шалтгаанаар ингээд антибиотик авахар болж таарлаа хүүхдтэй тий. Тэгэнгүүт давхар шууд мөгсрөх хэмиг авчих. Тэ одоо антибиотик нөгөө түрүүний хоол улайчлал бол эдэлнэ гэдэгтэй адилхан тий. Антибиотик авч л байгаа бол мөөгөн зөртнө гэж бодоод байна шүү дээ. Энэ ер нь хэр оновчтой юм бэ? Нөгөө одоо мөөгөн зөртнө гэдэг нь бол одоо ер нь яг уу энгийнээр хэлэх юм бол бидний бие махбодод юм
ашигтай бактериуд ч байгаа, мөөгөнцөр байгаа. Тэгээ тэдний нийтлэг нь болохоор яг Candida albicans гэдэг мөөгөнцөр хамгийн их байж байгаа. Тэгэнгүүт яг уу гэхээр нөгөө антибиотик чинь нянгийн эсрэг учраас бидний ашигтай бактери ба ашигтай нянг буулгаад ирнэ. Тэнгүүд нөгөө мөөгөнцрүүд өсөж үржээд эхэлдэг. Дээрээс нь бас нөгөө мөөгөнцрүүдийг юм өсөж үржүүлэхгүй одоо барьж байгаа нь бас бидний дархлаа тогтолцоо л доо. Жишээлбэл нөгөө нэг хэдэ хэви халдар үед нөгөө эсийн дархлаа унгууд мөөгөнцөрдөг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр шалтгаантай. Тэнгүүд антибиотик уунгууд яг уу гэхээр ашигтай бактериуд унаад ирэнгүүт мөөгөнцөрдөж байгаа. Тэнгүүд мөөгөнцөр тэгвэл мөөгөнцөр эсрэг юм аавна. Өөрөөр хэлбэл за манай хүүхэд 10 хоног антибиотик уучлаа гэд мөөгөнцөр эсрэг юм авахгүй. Ягаад гэвэл тэр хүүхэд мөөгөнцөртгүй өнгөрч болно. Дархлаанаас ууж. Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл эсрэгээрээ жишээлбэл мөөгөнцөр эсрэг одоо нийтлэг хүүхдүүдийн ингээл 3 хоног флюконазол уусан гэлдэгдэг байхгүй. Тэгэхээр флюконазол яадаг вэ гэхээр илгэнд цитохром P450 гэдэг ферментийн идэвхийг өсгөж өгдөг. Тэгэнгүүт яах вэ гэхээр эсрэгээрээ нөгөө тэр яг цитохром P450-аар хоргоождаг антибиотикуд байдаг байхгүй юу? Жишээлбэл азитромицин гэдэг. Тэнгүүт азитромицин энтрийг үр нөлөөг нь өөрчлөх нь шүү дээ, тий. Цитохром P450-ийн нөлөөг нь дээшлүүлэх. Тэгэхээр өөрөөр хэлбэл ийм нөгөө хоёр ч хоорондоо ийм дам нөлөөтэй болчихдог. Би биэндээ үзээд тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл зарим антибиотикийн үед тэр мөөгөнцрийн имийг чинь хавсрахгүй юм байгаа. Тэгэд жихнээсээ мөөгөнцөрсөн үед нь эм чинь мөөгөнцрийн им авна. Тэгээд мөөгөнцрийн имээ авахдаа хүүхдийн чинь ууж байгаа босод эмнүүдийг бодолцоод авна. Айгу нарийн байгаа байхгүй. Нарийн байгаа байхгүй. Цаана нэг юм тоглоом тоглоод байгаа биш тий. Тийм шууд за чи тэрийг ууч гэдэг тийм бас биш байгаа даа тий. Тэгэхээр энэ нөгөө эмийн зохистой хэрэглээ одоо жишээлбэл одоо орчин үеийн бидний хамгийн санаа зовж байгаа асуудал бол эмэн төсвөржил үүсэлтэй одоо төсвөржилттэй нянгууд зөвхөн нянгууд бас биш. Энэ дээр вирус бас бийжэж болно. Давхар нэмэгдээд мөөгөнцөр үжиж болно. Одоо мөөгөнцөр эсрэг юм чи одоо манад хэрэгэлдэг мэдгэн чиргээ цөөх юм шүү дээ. Тэгтэл тэр мөөгөнцрийн юмд бид нар антибиотик уух болгондоо мөөгөнцрийн эсрэг юм аваад ивэл ирээдүйд 20 наснаа 30 наснаа тэрэнд дасал үүсвэл яах вэ тий. Тэр бол амар юм байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл тэр флюконазол ичнээ хэрэглээ ч гэсэн тэр мөөгөнцрийг дарж чадахгүй бол яах вэ? Бас л адилхан чинь нөгөө бичил биетний төсвөржилтийн эсрэг л хийх хэрэгтэй юм байгаа даа. Энэ дээр бас нэг давхар нэг юм нь одоо вирус л бол вирус гэж бас бодож болохгүй тий. Ягаад гэвэл орчилд байгаа вирусууд айгүй олон янз одоо RSV байна, тий метапневмовирус байна. Ихэнх нь бол одоо өвөрмөц эмчилгээ байхгүй. Тэгтэл өвөрмөц эмчилгээтэй одоо вирусын халдвар бол хуруу дарам цөөхөн байна. Манайхан ч нөгөө одоо за антибиотик өгөхгүй юм уу тэгвэл вирус эсрэг юм уу гэдэг чинь тийм гот вирус эсрэг өнгөө дан ингээд нөгөө юмнууд орж идэг чинь ЦЛОЦ гэдэг шиг вирус л бол вирус гэх юм өгчгүй дээ шүү дээ тийм бас арай тийм байж болохгүй. Жишээлбэл томуу дээр бид нэр томуу ч аяг хүн талдар шүү дээ. Бид вакцины хэлгээгүй бол бушуухан шиг вирус эсрэг юм байхгүй л өстой жинхэнэ хатаа олон нэмлэг твтэн дундчих маань аимшигтай өвдөн үрсэн тий. Тэгэхээр томуу дээр бид нэр бушуухан авах хэрэгтэй юм. Эсвэл томуу төст дээр бушуухан авах хэрэгтэй юм. Ямар ялгаа вэ? За одоо томог үед хэрэгэлдэг юм нь биднэрт осол тамивир гэдэг юм байгаа тий өргөн. Тэгээд томогийн эсрэг хэрэгжилж исэн өөр нэг юм байгаа. Яг нэр нь орж ирдэггүй. Яг тэгвэл тэрийг хэрэгэлсээр байгаад ихэнх томоо тэрийн төсвөртэй болсон. Төсвөртэй болсон. Тэгэхээр одоо хэрэглэхэ болцсон. Би нэрийг яг шууд ингэ дон гэж орж ирдэггүй. Тэгээд одоо тэгвэл бидний хэрэгжилж байгаа юм осол тамивир ахгүй юу? За тэнгууд яадаг вэ гэхээр вирус болгон одоо өөр механизмаар өөр эсүүдэд орно. Жишээлбэл одоо аденовирус гэх залгуурын ар хан улаалганд төв хөрөсүүлнэ, хамар амар мухаа ногоон устуулна, нүднээс ногоон нух гаргах юм тий. Гэтэл амьсгалын синцитал вирус уушгины хамгийн жижигхэн гуурсан цэрүүдийг очиж өрөвсүүлээд байдгаар нагшаагаад хүүхдийн байдгаар нь шуугуулна, чагнахад бараг л хатгаа юм шиг тий. Бронхиолит гэдэг юм сонсогдно. Тэгээд яг 3-5 хоног дээр амар хүндрээ тэр хүүхд хүчил төрөж дутагдаж болно, аянд өөрөө сайжирна юм тий. За тэгвэл тэр вирус яах вэ гэхээр ямар вирус ямар эс рүү орох вэ гэдэг нь тэр вирусын гадна талын гадаргуудын уургаас хамаарна. За тэгээд тодорхой нэг эс рүү орчоод өөрийгөө үржиж олшруулад тодорхой механизм шал өөр уургууд ашиглаад гараад явна. Тэгвэл томоогийн үед хэрэглээд байгаа осол тамивир нь зөвхөн томоогийн вирус байдаг нейроаминидаза гэдэг уургийг очиж хоригддаг. Тэгэхээр нөгөө томоогийн вирус өсөж үржижээд буцаад гарахтаа тэр нейроаминидазаг ашигладаг байхгүй. Тэгэхээр буцаж гарч чадахгүй. Тэгээд өөрөөр хэлбэл томоогийн вирусын өсөлт үржилтийг дарангуулж байна гэсэн үг. Гэтэл тэр нейроаминидаза бусад вируст байхгүй.
Тэгэхээр томуугаас өөр вирус одоо ээж аваад ингээл ямар юм уусан гэл тэнгуут нь хамар нь нусны гожоод ангууд юухан флүү уулгацсан. Гэ тэр осол тамивирыг уулгацсан явж байгаа байхгүй. Тэнгуут нөлөөлөхгүй штэ. Ерөөсөө нөлөөлөхгүй. Яг бол тэр хүүхдийн шинж тэмдэгээс ч томоос хэжиглэхээргүй. Тэгээд эсэргээрээ тэр осол тамивир ч өөрөө бас хөөрхөн гаш нөлөөнүүдтэй. Тэгэхээр өөрөлдвөл зүгээр л хүүхдээ тэр юмд ингээд хордуулж байгаа гэсэн үг байхгүй зүгээр ингээд хүүхдийнхаа шинж тэмдгийг дарахын төлөө те намдаа хэрэглэсэн. Тэгэхээр нөгөө юм гэдэг чинь учиртай гэдэг шиг л байна тийм. Яг вирусын халдвар дээр ингээд үнэхээр антибиотик авахгүйгээ шичээж байгаа тохиол үүсгэжээс шалтгаалаад байна л да. Тэрнээс бол одоо вирус л авчирчлагаад байна л да тий. Гэхдээ нөгөө яг энэ дээр нөгөө хүмүүс яг за хүмүүс яг ерөнхийдөө эмчнэр ч гэсэн тий бүгдээрээ том уу төст хоёроо ялгах хэрэгтэй тий. Тийм дээр тэгэхгүй бол манайхаж том л бол бүх вирус гэж бодож болохгүй. Том ч тусдаа ганц нэг юм онцлогтой вирус байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө том уу төст нь гэвэл нөгөө 200-аад вирус болж штэ тий. Тэгэхээр тэн дээр айгүй юутай байх хэрэгтэй тий. Энэ дээр одоо жишээлбэл яг нөгөө орчин үед яригж байгаа бидний яг ингээд одоо яг Монгол орны хувьд те нөгөө түрүүнд тайлсан ш нь нөгөө вакцинтай бол зарим хвшлүүд ингээд тарцсан гайг болчлоо хэдүүлээ ярьсан ш. Тэгтэл яг бидний нөгөө өдөр тутмын практик дээр өстой санаа зовоод нэг хоёр вирус энэ те өстой бүр толгоо өвдөгдөг хоёр вирустэй таадаг юу вэ тэр нэг нь рото вирус нөгөөх нь RS вирус тэгэхээр яг рото вирус вакцин байгаа манад зарим газрууд хийдэг болчихно айгүй сайн те тэггүй бол рото вирус буюу нөгөө гизний гүйлгэлт сулгалт чинь 14 хоног станер нам гүйлгэн тий ямар ч одоо эмчилгээ байхгүй уснаас үнэхээр эмчилгээ байхгүй айгүй хэцүү нөгөөт нь яг нөгөө RS гэдэг нөгөө жижиг 3 сарын хатгаалгадаг ер нь хатгаа төстэй шинж тэмдэг өгдөг вирус энэ хоёр дээр ямар ч эмчилгээг болохоор айгүй хэцүү юм тий тэгтэл нөгөө хүүхэд маань нөгөө вирусийнхээ эсрэг ингээл тэмцээл амхандаа ингээл нэг уучраа олохгүй л явж ангууд нь хэдүүлээ гаднаас нь энэ томоо хийж магадгүй гэл нэг юм өгөөл те энэ ням байж магадгүй гэл дахиж нэг юм өгөөл те тэнгууд энэ нөгөө эсэргээрээ нөгөө тус биш юм болцоод байна л та тий нөгөө уг нь хамгийн ихний зарчим чинь хор бүврэг гэж байгаа шүү дээ тий тэгээд нөгөө түрүүн бас нөгөө томоо дээр одоо хідүүлээ нөгөө осол тамивираа ингэж замбрааг хэрэгжилж хагаад томоо маань осол тамивир төсвөртэй болчихвол яах вэ юу хэрэглэх вэ тий юу хэрэглэх вэ тэгэхээр бид нар бас энийг аягүй бодох хэрэгтэй тэгээд нөгөө RSV дээр ч одоо юм нөгөө эсрэг бий байгаад байгаа шүү дээ тий жирэмсэн эмэгтэйд одоо жирэмсэн байх үед нь хэрэглэнэ тэгээд яах вэ гэхээр нөгөө RSV-гээр нөгөө баг ялхас аягүй баг сартай байх тусмаа нөгөө амьсгалын төмөн хамаг юм хөгжөөг учраас апне болохгүй амьсгал зогсох мохсох аягүй тийм хүнд эрсдлүүдтэй учраас ихэд жирэмсэн үед тэгээд 6 сараас татгаш баха ялхас одоо хамгийн ихний RSV season эхлэхээс өмнө өгдөг эсрэг би тэгэнгүүт нөгөө ийм хүнд өвчнүүдийн чи эсрэг уг нь ингээд нөгөө шинжлэх ухаан уг нь ингээд юм гаргаад байгаа тэгээд манад ч гэсэн одоо удахгүй RSV-гийн тэр эсрэг би юм хам нь орж ирэх байхаа л гэж найдаж чинь тэгэнгүүт арт түмэн маань бас ингээд юу хандаад нөгөө папиллома вирусын эсрэг тэгэж яасан шигэ бас бодохгүй жоохон шинжлэх ухаан ч хандаад тэрэн дээр бас ингээд нөгөө эмчнэрийгаа тий шинжлэх ухааны хүмүүсийг бас дэмжиж өгөөрэй гэж хэлмээр байна. Тэр бол орж ирэх л ах. Орж ирэх л ах тий. Харин хурдан орж ирээсэй тий. Хурдан орж ирээсэй. Эмнэлэг твтэлт хамаагүй буурна. Шаардлагагүй эмнэлэг твтэлт багасна гэдэг чинь тэгэл эрүүл мэндийн тогтолцоонд нөгөө одоо хөрөнгө зардал мартал энэ төргээл юмнууд нь ерөөхдөө явчихна л та тий. Ер нь бол одоо ингээд яг хүүхдэд өгж байгаа эмнүүдийг хэдүүлэх юм бол за халуурхан бол хүчин намдах дандаа ихний ээлжин дандаа шинж тэмдэг намдах эмчилгээнүүд энэ тий нусын сайн цэвэрлэл онгойлгоол шингэний савлгал за тэгэхгүй бол антибиотик руу орж байна. Зарим тохиолдолд зарим цөөн хэдэн тохиолдолд даавар эмчилгээр ордог тий. Нэг талаараа одоо жишээлбэл хүүхдийн одоо яг ларингит буюу түнхний ингээд нөгөөс өрөвслөө дугасаа даавар эмчилгээ авах залттай болчдөг л доо тий. Гэхдээ яг энэ ханиалгалтын үед те нам энэ ханиалгалтыг нам байхгүй болох гээд даавар юм авч болох уу эсвэл даавар юм утлаг имэн дээр хэдүүлээ ямар тактиктэй явах вэ? Би яг таньдаа санал нийлж байна. Ер нь бол одоо миний хувьд бол одоо яг юм нөгөө өрсөлөөсрэг дааврын бэлтгэл авдаг ганцхан тохиолдол бол мэдээж дууны юу ларингит те монголоор бол түнхийн өрөвсөл. Тэр нөгөө дууны өвч хавгнаад боох эрсдэлтэй учраас бид нар ч бас тэргээ тэгэл өрөвсөл болгонд нь авахгүй ш тас хүндийн зэргийн хөнгөн дунд хүнд гэж аад дундаас дэшийн авна те амь насны залтаа болчиход шүү дээ тэр нь. Тэгээд тэрнээс ш одоо нөгөө нэг ийм
одоо би бас сайн нэг ханиад хөрлөө л дээ гэх хүүхдүүдийн нэг ханиадыг хөрлөө л дээ. Тэгэнгүүт нөө би хөрөнгөд манай охин шууд хурчиж байгаа хгүй. Тэгээ бид хоёр нэг юм 3 4 шүн ханиач аа. Яг би яг нэг 2 өнгөрөөл ханиад. Тэгэл бүр ханаагаал тэгэл яг нөгөө их ханаагаад харах нойр сэргэж авч. Тэгэл боссууж байгаа ханаагаал. Тэгмэл манай охин бас ханаагаал. Тэгвэл ээж таниад авчлаа те гэл хоёлаа. Тэнгүүтээ би юу хэрэгэлсэн бэхээр би зүгийн балтаа ус хэрэгэлсэн. Тэгээ би зүгийн балтаа ус хэрэглэсээр л угаасаа яг ингээл явцаар явж байгаа юм чи нэг ихний үед хоног ингээл хоолоос өгөөл эвгүй яж байгаа л аажмыг ханаагаал тэгэл багсаал өрөө зүгээр болчих жоохгүй. Тэгмэл яг нөгөө нэг шөнийн дээр ханиадууд ээж аавд аягүй хэцүү байдаг юм шиг. Манай хүүхд ч гэсэн ханиан штэ. Манай хүүхд ч гэсэн ханиан шүнд бөөлжин ханиаж бөөлжин тийм тэнгүүд тэгэл босгоол жоохон зүгийн балтаа ус ийм ханиадны хөнгөн зөөлхөн юмнууд өгөөл. Тэгэл араас нь жоохон бүлээ суулгачих чам чинь одоо simple link to center гэдэг юм зөөлх юмнууд байдаг болсон. Тэгэнгүүт нөгөө тэрийг намдаахын тулд одоо энэ тасралтгүй ханаагаад байна гэл ингээд тийм ямар нэг юм хүсээд идэг. Тэгээд зарим эмчнэр бүр үнэхээр ингээд нөгөө тухайн хүн чинь бас нэг юм манипуляцид орно гэж байдаг шүү дээ ингээл тийм. Үгүй минь дөө одоо чи яг нэг юм тар гэл тийм. Тэнгүүд ингээд манай дээр төгөхгүй бүр ингээл тар гэл хань бид эгс өгшл яг ханиалганч дарналт дараа нь хүндэрчихгүй хаа гэдэг. Эсвэргээрээ бид нар тэр чинь нөгөө төр зур өөрөөр хэлбэл дархлааны эсүүдийн ялгаруу хөгжлийг дарангуулж ийн дархлааны эсүүдийн тэр нөгөө халдварын газар очиод ажлаа хийхин дарангуулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгжиж тэр шинж тэмдэг ханиалганд арчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр эргээд багч гэсэн тэр нөгөө эргээд дараа нь нэрнгээсээ 1,000-аар хүндрэх хэрэгслийг нэмдэг. Тим юм байна. Тэгээд даавартай утлагын хувьд бол юу вэ гэхээр гурс олооны олон улсад бол гурс олоон бактери эмчилгээний үедэл хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл гурс олоон бактери гэдэг чинь жижигхэн гурсанцрууд үрсээд байдгаар агшчаад байгаа. Тэрийг тэлээд тэлэх эмчилгээ хийгээд ах чи хүүхэд ингээд маш олон сэдрэлтэй байгаад байдаг. Тэгээд зарим сэдрэлийн үед хүүхэд бүр ингээд хүчил төрөгчийн дутагдалт өрөөд баг ингээд бүр амь насандаа аюул учрахаа шахдаг тий. Тэр үед яах вэ гэхээр тэр гурс олоо өргөсүүлээд байгаа өргөслийг ингээд суураар нь ингээд дарахын тулд утлаг гормон утлагаар юм уу нөгөө юугаар орж ирдэг те цацлагаар орж ирдэг. Тэнгүү тэрийг нь бид нэр өрөсөл намдаагаад ханиалгын яах зорилгоор хэрэглээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр чинь бас эргээл энд хэсэг газрын дархлааг жоохон тэгж ийна л гэсэн үг те. Тэгж ярих юм бол одоо утлагны чи яг ихэнх хувь нь ам төмхөд. Тэгэхээр эсэргээрээ нөгөө нэг яриад идэг мөөгөнцөр гэдэг юм чинь гормоноор удаа уцсны дараа яг нь энэ хэсэг газар дархлааны эсүүд ирж ажиллаа ирэхгүйсээр хагаад харин ч ам зайлгүр мөөгөнцөрдөх магадaltaй болж байгаа. Ханиад жоохон сунжруулах эрсдэлтэй тий. Яг их үедээ нэг сайхан нам дараад байгаа юм шиг боловч гэтэл эсэргээрээ цаанаа тий. Цаанаас жоохон дашварын нүдлэг өндөртэй хаад байна тий. Тэгэхээр яг ямар ч одоо шинж тэмдгийн эмч бай, антибиотик эмч бай, мөөгөнцөр вирус эсрэг эмч бай, дааврын эмч бай тий. Ерөнхийдөө аль болох нөгөө эмчтэйгээ хэдүүлээ зөвлөлтөө өгөөд ханиадтан дээр нэг жоохон хэдүүлээ хүлээстэй хандаа ханиалах чи өөрөө бие хамаах одоо хамгаалах үгний рефлекс байгаа байхгүй тий. Тэгэхээр рефлексээ намд арчвал нөгөө одоо яах вэ бас жоохон хэцүү тий. Яг гоо зовёрын жоохон намдаж өгчөж болох байх тий. Тэгэхээр нэг энэ дэр нэг хэдүүлээ нэг жоохон арай нэг жоон том зургаар нь харах хэрэгтэй байгаа тийм тий. Тэгвэл яаран ингээл шууд тан ингээл байдаг бүх эмчилгээ нь за энэ вирус чийж магадгүй эсвэл тамивэр тий янгаар хааштай хүндэрн антибиотик мөөгөнцөрдөж магадгүй мөөгөнцөр эсрэг. Тэгэхээр энэ айлаа эмчилгээ чинь яг тэр хүүхдийн өсөж байгаа бид нар ч гэсэн өөрсдөө антибиотик ухаар айгүй байдаг тий. Олон хоног антибиотик ухаар би бол өөрөө амар хямардаг антибиотикнд бүр өстой хэцүү байдалд ордог. Тэгэхээр тэр хүүхдүүдэд ямар байх вэ гэдгийг бас нэг жоохон бодолцож үзэж эмчилгээгээ бичиж авахгүй бол ерөөд бол болохгүй тий. Тэгээд одоо нэг сар хүрэхгүй өмнө юм уу да одоо RS эргээ жоохон яаж байгаа тий дэгдэж байгаа. Тэгээд би нэг хүүхдийг үтсэн байхгүй халуурсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүүхд маань халууралт нь хിവэрээ тэгэл ханиалган жоох ихсэл тэгэл би 3 дахь хоног дээрээ тавтаад үзэж байхгүй яг ингээл броколит эхэлж байгаа. Тэгэл би за цээж жоох онцгойлж эхэлж байна. Ингээд вирус эдийн маань тэрэг л тайлбарлаа. Эсвэл уржигдэр антибиотик авчдаг байж л те гэдэг ч аахгүй. Тэг би үнэхээр уржигдэр антибиотик авсан байсан бол ялгаагүй дээ. Ялгаагүй л тэгэж явна. Тэгээ би ахаа тэр антибиотикийг үргэлжлүүлнэ. Болохгүй солино те. 2 дахь антибиотик. Тэгэхээр чи ингээд тэр хүүхэд бид нар нэг хелико бактерийн эмчилгээнд 14 хоног антибиотик уух гэж бүр яадаг вүлээ те. Гэтэл ингээд хүүхдэд тийм удаа антибиотик уухгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл эмччээ ингээд антибиотик авахгүй харьяа л гэж ивэл хүүхдээ чинь хайрлаад байгаа тэр хүн зөвөл юм хийж байгаа. Өнөөдөр
одоо амьсгалын замын вирусын алдар үед хоолоо улааж болно. Гүлсэмжих эдээ төрөслийн үед ч хоолоо улааж болно. Хоёулаа яг дөнгөж эхлээд улааж хахт нэмчтэр очиж үзүүлсэн байж болох байхгүй юу? Гэтэл 7-8 цагийн дараа тэр эдэлчих болно шүү дээ. Тэгэх юм бол эмчдэрээ буцчихвол антибиотикоо бичүүлээд аав тэрнээс чи эдээг нь мэдээгүй гал эмчигээ ингээд тэгэх болохгүй байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө эмч чинь тэнд бол ер нь хүүхдэд чинь хамгийн хоргүй хамгийн зөв эмчилгээ хийх гэж сууж байгаа. Тэгээд нөгөө үрхийн эмч ингээл хүмүүсээс орж ирэл өстө үрх зүгээр л гэдээсэн. Цээж нэгдсэн лэн гэл те. Би тэнгүү тэнд бол дотроо ашгүй тий үрхийг анд зүгээр ингээд худлаа тэр нэг арьсан хамгаалах гад ч юм уу те. Антибиотик аваагууд нь тэнд баярлж байгаа байхгүй. Тэр эмч харин ч тэнд хүүхдэнд ботсон байгаа байхгүй юу? Тий хэрвээ яг хүүхдийг үзэж байгаа эмч ямар нэгэн дараагийн хил ам эрсдлээс айжана гэж үзэх юм бол шууд антибиотик аавна. Тэгтэл антибиотикоо хэрвээ одоо хааштай чихэн өрөс чимчин гэж бодоод антибиотик авах гэдэг шүү дээ. Тэг хил амнаас айжвал тэгтээ нэг жоохон харьяа гэдэг чинь бол нэг ясандаа бол араар нь за хүүхдээ жоохон хайрлчаа хэдүүлээ шаардлагагүй энэ идэл чихний улаалт идэлж магадгүй идэлгүй. Тийм шүү дээ 50% тэ 10 хэдүүлээ жоохон идэлгүй байхыг үгүйс. Тэгэхээр энэ дэр нэг жоохон хүлээцтэй яа гэдэг нэг тийм бит агаад байна тий. Зүг. Антибиотиктэй хамт ашигтай бактери заавал хэрэглэх үү? Яг нөгөө нэг заавал ингээл антибиотик уусан л бол ашигтай бактери гэдэг. Одоо ашигтай бактери ингээд нөгөө дээр үед одоо хүмүүс ингээл нөгөө вакцины өмнө халдвар төвчм өмчнөр айгүй өнгөрдөг байлаа шүү дээ. Одоо тэнгууд ингээл илүүтэй харшил маршил энэ төргээл тэгэл тэрийг дагаад ашигтай бактериуд илүү ингээл судлагдж байгаа. Тэгэл яг ингээл нэг 5 хоногийн антибиотик уух болгон заавал ингээл ашигтай бактери хамт уу гэж бол хэлэхгүй. Гэхдээ удаан хугацааны антибиотик эмчилгээ энэ төрлийн хувьд бол яалтчгүй л тэр гидсний одоо нөгөө микробиом бие ашигтай бактерийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах нь тодорхой учраас ийм тодорхой ашигтай бактериуд бол зөвлөх тохиолдлууд байдаг тий. Би саяхан нэг одоо ээжийн бичлэг үзсэн л дээ тий. Тэрэн дээр одоо хоёлаа болоор нөгөө юм ингээд нэг хоёр талтай гэдэг нэг яг юм жингийн тухайн дээр тавьсан л юм яриад нь шүү дээ. Антибиотик хэрэгтэй, антибиотик муу гэдэг ингээл дэнслээд нь шүү дээ тий. Ямар үед нь хэрэглэе яг ашигтай яг үнэхээр одоо критикал үед л хэрэглэе тий. Одоо жишээлбэл би нөгөө Японд руу нэг ээжд ингээ онлайн зөвлөгөө битээр ингээ цаг шахам уцааруулж бүгдсэн байхгүй. Тэгсэн чил тэр ард нь тэр хоёр хүүхд бөө амар ханаж байна. Яг л RSV-ийн ханаж тий. Бүр бөхшүүлээл бүр ингээл яана гэж болтол ханаж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд яана таад үзүүлсэн гэсэн чинь үгүй энтгийн эмчнэр бүр нэг ингээл амар зүсцэн мүсцэн тий. Хуруу гарын баг идэлж мэдэлс баг ингээд шарх марх үүсгэж ингэж харуулж иж л антибиотик өнөгөөс юм өгнө гэж байхгүй зүгээр усуул гэдэг юм гэдэг жоох. Тэгэхээр яг нэг талдаа энэ бол хүүхдэд хамгаалаад байна тийм үү. Тэгтэл саяхан миний нэг үзэн бичлэг төр болохоор 2 настай жил хэд настай хүүхд цэцэрлэгтэй угаас амар хөвдгөн тодорхой тий. Тэгмүүд сүүлийн хэдэн жил би өстө ганц ч антибиотик өгсөнгүй гэл амар ингээл юм тий бараг л энийг хэрэглээл одоо энэ нэг өөр нэг юм яриад нь штэ. Энийг хэрэглээд манай хүүхд антибиотик хэдэн жил явлаа муулаа гэл амар супер юм яриад байгаа байхгүй тий. Одоо жишээл би өөрөө бас юм ч ингээ өөрөө 3 хүүхд өсгөж байгаа хүний үед ингээ хүүхдээ ингээ харахаар бас л антибиотик өгөхгүй чадлаар ичэн штэ. Тэгтэл жилд нэг 2 тохиолдол, жилд нэг 3 тохиолдол яалтчгүй ялангуяа цэцэрлэгт явж байгаа, сургуульд явж байгаа хоолой амны идэлэх тий одоо хатгаа матгаал тохиол гарч ирж штэ. Тэгтэл манай ээж нөгөө талаас юу яриад байгаа гэхээр бараг хоолойны идэ байхад л бүрстэй нэрэ антибиотик өгөхгүй бүрстэй өчнө олон жил болчихлоо гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө талаасаа бас хэдүүл ингэ бодох юм бол тий одоо жишээлбэл тэр хоолой идэлсэн багт нь бид нар хараагүй антибиотик өгөхгүй эсвэл антибиотик өгөхгүйгээ гүрэгчүүл яах вэ? Одоо ингээд нөгөө эмч хүн чинь яагаад байгаа вэ гэхээр танд ийм шинжлэх ухаанч мэдээлэл өгөх гэж танд үнэн зөв нотлохоо судалгаатай мэдээлэл өгөх гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр нэг хүн одоо жишээлбэл манай хүүхэд 3 настайдаа хамгийн сүүлд 3 настай жилдээ 2 удаа хатгалаад 4 настайдаа жилдээ нэг ч антибиотик байгаагүй. Нэг ч тийм хүнд өвдөөгүй. Ихэнх ханиадыг аюу өөрөөр авцсан. Тэгэд сая яг уу яг нэг 5 гарантай жаа яалтчгүй нэг микоплазм дэгцсэн шүү дээ. Тэр үеэр яг микоплазм явсан. Тэгэнгүүт яг уу гэхээр би хүүхдээ би зүгээр нэг энгийн ээж бол би одоо магадгүй хүүхдээ ингээд нэг манай хүч нь уснаа гойж штэ цорцоргийн штэ тэгэл тэнгууд би чи нэг зүг юм бол тус тэ эсвэл нэг симбл ингэдэс өгчдөг. Тэнгүүдэл би тэр 4 настай жил нь манай хүүхд симбл ингэдэс л та энийг л гэ тэ тэгж ярьж болох байхгүй юу? Яг тэгвэл тэр чинь тэр шинжлэх ухааныг судлаагүй хүн
Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хин нэгэн хүний яриа гэдэг бол ерөөсөө баталгаа нотлохооны хамгийн доод түвшин. Тэрний дээр яг уу гэхээр анагаах ухаанд чинь зөндөө олон судалгааны арга барилуд байдаг. Тэгэл үүдээ case control, cross sectional тэрний дараа одоо юу гэдэг когор судалгаа тэрний дараа ингээл нөгөө meta analysis review энэ төр гэл тэгээ сая guideline тэгээ сая ингээл ном нотлохорч ирдэг. Тэгэхээр эмчнэр чинь тэр пирамидын орой дээр байгаа хамаг юмыг уншаад тэрэн дээрээс үндэслээд зөвлөгөө өгч байгаа. Тэгэхээр нөгөө нэг хин нэгэн одоо social хөгтчүүд нөгөө Америкт ч гэсэн яг team age мэжүүд бас байдаг юм байлээ. Тэгээд ийм янз бүрийн бүтээгдэхүүн гаргасан. Яг бол зах зээл гэдэг чинь ийм өргөн өнөөдөр хин ч юугаа игээд мөнгө олох нь хүний ирэх байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө чи ингээл янз бүрийн бүтээгдэхүүн гаргацсан. Тэгэл тэрийгээ ингээл зардаг. Тэгээд ийм мөнгө олдог хүмүүс байгаа. Тэнгүүт тэрийг өнөөдөр би нэгийг нь татаж оруулж ирээл энд ингээл худлаа рекламдал заруул зарна штэ. Гэтэл надад тэр нөгөө ёс зүй байхгүй. Би пирамидын орой дээр л байгаа юмд итгэн штэ тий. Тэгэхээр өөрөлдвөл тэр зүгээр тэр нэгэн тохиолдол дээр үндэслээд нөгөө заримдаа ингээл хоолой нийдэлчингүүд 10 хоног антибиотик бичээд өгөнгүү тэрийг ингээд уулгадаггүй 3 хоног угаад гайгүй болонгууд нь орхичдаг. Эсвэл яг эдэлсэн юм уу? За зайлуулаад гайгүй болгочихъя л доо юм чи энэ төр гэл тэгсэн хүмүүс байдаг хгүй халууны ингээд буулгачих гээд тэр шинж тэмдэг намд нь тэр яах вэ гэхээр зүгээр тэр нян одоо 5 хоног 3 хоногийн антибиотик эмчилгээ эсвэл зүгээр ингээд өнгөрчүүл тэр нян хүүхдээ чинь гүйсэмжлж хаад хар үгээр хэлэх юм зүгээр ингээд унтаал өнгөрнө. За тэгмүүд бидний бие айгүй ухаантай. Тэр нянгийн эсрэг байнга эсрэг бие ялгаруулна. Тэр нянг контролтой байлгахын тулд эсрэг бие гэдэг хэдүүлээ юм үү эсрэг шиг хэлбэртэй юм гэж ойлгочих болно тий. Тэр эсрэг бие нэг муухай нь юу вэ гэхээр бидний зүрхний 2 хавцас давхлагтай юм холбогдох чадвартай. Зүрхний 2 хавцас давхлагтай холбогдно. За тэгээд зарим нэг хэв шинжийнх нь үрсрэг үүссэн эсрэг бие нь бөөрийн түүтгэн зэрэгтэй холбогдох хэрэгсэлтэй. Тэгэхээр өөрөлдвөл хоолойны ангинаар өвдсөний дараа glomerular post streptococcal glomerulonephritis болдог шүү дээ. Эхний талхаас тэгээд хэвтчихийдэг тий. Тэгэнгүүт тэр хоолойны эдэний дараа тийм юм өсч болно. Тэр өөрөлдвөл тэр зүгээр бидний тархлаа тогтолцоо. Тэр нэнгээ эсрэг одоо тэмцэж гаргасан эсрэг биел тэр асуудал үүсгэж байгаа. За тэгвэл нөгөө тэр бол ингээд шууд тэр дараа мэдтгэнээр имлэг твтэй нөгөө Coca-Cola шиг ингээл бөө юм болоо тий. Гэтэл нөгөө зүрхний 2 хавцас давхлахын үргэлжил яах вэ гэхээр маш удаан юм. Явсаар 50-60 хүрэхэд 2 хавцас давхлах нь шохоочсон. Ингээд цус буцаж хайдаг. Эсвэл бүр ингээд амар хатуурсан. Тэргээр цус харах гэж бөө юм болдог. Тэргээд байгаа зүүн тасгуур нь байдгаараа тэлэгдсэн. Тэгээд хавхлах солих мэс засалд орон зарим хөвшин хүмүүс харамсалтай бүр хавхлах солих нөгөө боломжгүй үе дээрээ бүр зүрхний хөндийнүүд амар тэлэгдсэн үедээ онцлогддог. Тэгэд тэр бол яг уу гэхээр тэр дээр хүүхэд наснаас нь улбаатай юм баггүй. Яг уу одоо бол хөвшин хүмүүс нөгөө тийм асуудалтай хөвшин хүмүүс аягүй их байдаг шүү дээ. Тэдрийг бид нар буруут харахгүй яд бол тэр дээр үед угаасаа антибиотик байгаагүй хөөх янтад. Гэтэл бид нар одоо хүүхэд маань 70-80 хүрээд зүрхний 2 хавцас давхлах streptococcus болоод шохоожж ивэл бид нар өнөөдөр өөрийгөө буруутгах хэрэгтэй байхгүй. Би хүүхэдтэй шаардлагатай эмчилгээг нь хийгээгүй. Тэгэл нэг манай энэ даарахаараа л хоолой нийдэлчдэг. Өө том болчих гайгүй болчихдээ гэсэн тэр сөвлөлд явчвал тэг гайгүй болчихдээ гэж явсаар агаад тэнд 2 хавцас. Яа нөгөө хүмүүс ярьдаг штэ. Миний хоолой амар хідээлтийн тэгээ удамшцсан гэдэг ч юм уу тий. Тэгэнгүүтээ одоо миний хоолойны ангийн зүрх рүү орсон энэ төр гэж юм ярьдаг лээ. Тэр чинь үн мөч рүү орсон энэ төр ярьдаг чинь. Тэр чинь нөгөө тэмүүтээ бас нөгөө нэг одоо нөгөө тэр зүрх энийг яг нэг хүмүүс зүрх рүү орсон гэж мэддэг юм шүү. Гэхдээ нөгөө яг streptococcal үед нөгөө бас юу гэж байдаг ш нөгөө rheumatic fever нөгөө Johnson criteria гэж байдаг үе мөч өвдөх зүрх. Тэгээд нөгөө erythema nodosum гэж гардаг. Тэгэнгүүтээ тэр чи яах вэ гэхээр тэр бол бас яах вэ цочмог илрээд хүм мэдээд яг нөгөө цочмог илрээд асуудал үүсээд эмч мэдээд тэр дор нь ингээд антибиотик эмчилгээний тэр удаан үргэлжлүүл асуудлыг шийдчихдэг. Гэтэл нөгөө энэ 2 хавцас давхлах шохоожих энэ өөрчлөлт маань айгүй тийм чимээгүй дуугүй тэгээ явж явсаар агаад олон жилийн дараа хүн мэдэх боломжтой тийм асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бол өөрөөр хэлбэл нөгөө нэг хүн фэйсбүүкээр тэгж хэллээгээд тэрийг дагагажвал би бол болохгүй хүүхдийн эрүүл мэнд бол тийм зүгээр нэг хүний үгэнд орох зүйл бол биш. Харин тийм. Айгүй хариуцлагатай л байх хэрэгтэй. Одоо жишээл яг эмийн хэрэглэн дээр хэдүүл айл нь тий ялангуяа түрүүн хэлээдэж 3 хүртэлх насны хүүхдэд антибиотик замбраагүй хэрэглэсэн айлвал тэр хүүхд хааштай л ингээл эмийн хэрэглээтэй хүн болоо өсөж байна гэж ерөнхийдөө айгүй тийм хэцүү судалгааны юу харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө тэгэл сүргийн дархлаа тогтно штэ тэгэл хэдүүл явж өгөн цэцэрлэг 3 наснаас хойш ивэл зүгээр нь тий бас нэг эмчнэрийн хувьд бол нийгэмшгүй хувьд нь 2-оос дээш зүгээр л ч нийгэмшгүй хувьд бол энэ бас нэг хоёр талтай. Зарим хүмүүс бол хүн 3 нас хүртэл хааштай одоо групп
орж тоглодоггүй, хааштай амар идэвхтэй харилцаа үүсгэдэггүй болохоор параллел тоглодог гэдэг байхгүй урагшлаа. Тэгэхээр 3 хүртэл цэцэрлэгт явуулж яхах нийгэмшгүй дэмжин гэж үл энэ бол ээж хүн өөрөд хийж байгаа юм гээд хэлээд ээж жоон тавтай байх гэж хэлж байгаа юм гээд байгаа байхгүй. Нэг талаараа ер нь л тийм. Тэгтээ нөгөө талаараа яалтчгүй ингээд нийгэмшгүй харилцааны бэрхшээлтэй тий эсвэл дан том хүмүүсийн дунд байдаг ганц хүүхэд бол цэцэрлэгт явахаас өөр аргагүй. Тэгэхээр тэр тохиолдлуудад хэдүүлээ одоо тэгэл нөгөө эмийн хэрэглээг эмчтэйгээ аягүй сайн зөвлөлтөө эмчтэй аягүй сайн итгээрэл гэж хэлээ да тий. Энэ дээр бас нэг би нэг ойр бас нэг юм харсан ээжүүдийн групп дээр гэж байгаа. Юун дээр чат GPT-гээс асуухаар муухай хэмжээс дээр зөвлөгөө өгч штэ гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэрийг тэг юм болгоныг чат GPT-гээс асуух ямар үед бид нэр хүүхдээ за яг зарим хөнгөн тохиолдлууд нус гоож мочих хөнгөн одоо гүйлгээс суулгах энэ төр хөнгөн болвол ингэрээ тэгэрэ гэдгийг хэдүүлээ хараа сонсоод ээж аваад манд энэ дэр мэдээл авч чинь болж чинь бас өмцлөлтэй мэдээл авчаад хөнгөн тохиолдолтой. Тэгтээ ямар тохиолдолд чат GPT-гээс асуухгүй яаралтай юмч хандах хэрэгтэй. За одоо нөгөө чат GPT чинь нөгөө одоо чөлөөтэй байгаа мэдээллүүдийг ашиглаад өгөгдөл боловсруулад хариу өгж байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинь нөгөө өөрөөр хэлбэл одоо эмнэлэг болгон эмч болгон л одоо жишээ нь Америкийн эмнэлэг эмч болгон л ингээл янз бүрийн ингээ шинж тэмдэг дээр ингээ зөвлөгөө бичиж байгаа шүү. Тэгэхээр тэдрийг ингээл боловсруулаад эргээд хариу өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө бүх юмаа асуугаал муухай хэмжээс дээр гэж хэлдэг чинь яг үнэндээ тэр мэдээллийг чинь тэр чат GPT цаанаа нь өгж байгаа хүн нь эмч. Яг л хэнийг эмчийн бичсэн нийтлэл дээрээс гаргаж ирж тэрийг танд өгж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл буцаагаад ингээд одоо Монгол эмчнэр бол үнэхээр хайрламаар штэ ингээд маш их хичээж ажилладаг, хүний төлөө ажилладаг. Тэгэл мэдээж ингээл хажуугаар нь баг унших цагч юу н аяйгуу хомс юм бэлээ. Ингээд яг улсын эмнэлэгт бол ингээд орой орж ирэл ядраал юм унших ингээл тэгэл баг нэг уншиг гэсэн юм а бодож нэг 7 хоногийн дараа уншдаг ч юм уу те. Тэгэхээр тэгин явж байгаа эмчнэрээга бас ингээд нөгөө муухай хэмжээс дээр гэж хэлэх чинь бас өөр айгу өрөөсгөл ягаад гэвэл тэр чинь эмчийн бичсэн юм дээрээс хүнслээ танд өгж байгаа шүү те. Тэгээд яг уу одоо мэдээж тийм нөгөө нэг аюултай ерхий шинжүүд гэдэг те ягаан дэвтэр дээр нь одоо хүүхэд нь хөндөө муудах ус ийдсэн бүхнээ бөөлжөх те өндөр халуурах татах энэ төр гэд. Тэр мэр тохиолдлууд бол мэдээж эмнэлэг дээр очино. Тэгээд дээрэс нь нөгөө ээжүүд халуурангууд шууд хүүхдээ аваад ирдэг. Тэгэхээр халуурангууд ингээд өндөр халуураад 38-аас дээш халуураад зовирлаад ах юм бол халан буруулах хэмээн хэрэглэн зовир бахтаа бол ер нь ажиглан тэ ерөөдөө нэг 24 цаг өнгөрчөнгүүд ингээд шинж тэмдгүүд тодроод ирэхээр нэмждэр очивол илүү зүгээр байдаг. Тэгээд тэрнээс өмнө бол хэдүүлээ яах вэ гэхээр нөгөө ягаан төвчрийн аюултай шинжүүд илэрсэн тохиолдолд хизээ эмчт үзүүлэх шинжүүд нь илэрсэн тохиолдолд бол шууд эмчтэрээ бол очино. Тийм ээ тэгэхээр нөгөө ингэдэг те одоо жишээл манай хүүхэд 5 цагт сууж байхад 3 цаг салуурлаа гэд 2 цагийн дотор эмчэд бол холол харагдана те. Тэрнээс бол тэр хүүхэд одоо юм ч мэддэхгүй шүү дээ те. Тэнгүүд нөгөө эмч юу ч хэлж чадахгүй болчихж байгаа байхгүй юу? Тийм, ямар ч юу ч хэлж чадахгүй. За халууны булгаа ингээд тгийгээ гэж хэлэнгүүт 2-3 хоноод нөгөөдөг чинь нус нь гойжол ханиалгаал эхлэх тэр эмчтэй юу ч мэдэхгүй. Тэгээд бицэн юм нуга намдаагүй ингээд ханиалгаад эхэлсэн гээл те. Тэр үед л нам дарах байсан ингээд нэгдэгдэг те. Тийм нам дардаг бол сайхан. Сайхан л энэ. Тэгэхээр хүүхдэд эмийн хэрэглээ болвол ер нь бол нэлээд мэдлэлтэй болгоомжтой байх хэвээр. Нөгөө талаараа бас эмчийн бичиж байгаа юмд ингээл итгэхгүй аяга олон эмч дамжаал бол ингээл тэр болгонд хүүхд талбар эрсдэлтэй тийм нэг эмнэлэгт оронгууд дахиад өөр төрлийн хэдэн вирус угтаж авах юм хинч мэдэхгүй. Тэгэхээр яг нэг эмчтэй нэлээ итгээд ер нь агүй сайн харилцаа холбоотой нөгөө эргэх холбоотой байж гал хүүхдийн өвчнийг өрхөд тавах хэрэгтэй гэж бодож байна тийм үү. Тийм. Та болохоор одоо ингээд нөгөө Америкийн нэгдсэн улсын тийм эмчлэх хэргийн шалгалтанд агүй олон жил бэлдсэн тийм 3-4 жил бэлдсэн үү? Ер нь жилээр тооцвол 20 оноос л бэлдсэн. 20 оноос тэгвэл 5 жил бэлдсэн байна. За тэгээ 5 жил ингээд бэлдсэн туршлагаараа хоёлаа ингээд нэг ном орчуулсан бэлдсэн байгаа. Та тэр номны талаар яриад өгч. Энэ болохоор хүүхэд судлал гээд энэ юм нөгөө эмнэлзүүн тохиолдолд суурилсан сорилууд ахгүй юу. Тэгээд тэр нөгөө Америкийн нэгдсэн улсын лицензийн шалгалтанд бэлтгэхэд ерөөдөө ингээд их хвчлийн маш олон ийм нөгөө question bank одоо ийм асуултын сан олон юмнууд байдаг. Тэгээд тэднээс ингээд яг тийм амар лицензтэй бишүүдийг нь ашиглаад тэгээд ийм 500 гаруй асуултаас яг хүүхдийн эмчнэр, өрхийн эмчнэр, сумын эмчнэрийн практикт өргөн тохиолдох тийм одоо тохиолдлуудыг нь орчуулад бэлдсэн байгаа. Тэгээд сонгон харахын дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчим дэмжлэгээний эмч Мягмар сүрэн эмчтэй хамт орчуулсан. Тэгэхээр өөрөлдвөл би амбулаторт үзлэг хийж байгаа эмч Мягмар сүрэн эмч болохоор яг тасагт
хэвтэн эмчлүүлэх дээр ажиллаж байгаа юм ч гэж үзээд бид хоёр ингээд орчуулаа бэлдсэн байгаа. Тэгээд энийг бол ингээд яг нөгөө би одоо тэдрийг ингээд уншихаар бүр ингээд маш гоё санагдаад маш их юм мэдэж авдаг, өргүүрээний мэдлэгтэй болдог. Тэгээд би ганцаараа ингээл энийг хатгаал ингээл тэг явахарч мухаа штэ тий. Тэгээд хүн болгон заавал англи хэл мэдэх албагүй. Тэгэхээр зүгээр би ингээд гоё сурсан мэдсэн юм а хуваалцъя. Тэ өрхийнхөө эмчнэрт, сумын эмчнэрт ийм байд юм байшгүй гэж одоо хэлье гэж бодоод ийм номыг гаргасан. Тэгээд энэ номны хувьд бол ингээд ерөөхдөө эхлээд тохиолдол явна. Яг л тэр question bankтай адилхан. Тэгээд нөгөө эмч хариугаа сонгож шүү дээ. Эргэж хараад ингээд тайлбарна. Тэнгүүдээ тайлбар нь бас яг үгээр буруу хариултууд нь ягаа буруу юм. Тэгээ тэр өвчнийхөө тухай тайлбарласан юм товчхон одоо хүснэгт диаграмуудтай байгаа. Тэгээд ялгаа онцлогоо талдаа. Тэгээд ерөөхдөө нөгөө нэг ер нь бол одоо нэг хэдхэн үлдсэн дуусчихаа. Тэгээд яг нөгөө нэг тэ бас нөгөө ингээд тэрүүхэн тэндээ хилээ зараад хар хүмүүсээс нөгөө мэдхгүй өнгөрчихвээ те бас нэг өрхөмжнэр сонсч ивэл те ингээд ийм ном байгаа шүү авч болно шүү те зинт клиникийн брэчээс салбар дээр эсвэл сонгойрхон дүүргийн нэгдсэн эмнэлгээ мегмар сүр эмчтэй холбогдоод авч болно. Тэгээ маш сонирхолтой. Би тэгээ номыг ч бас уншсан. Надад бол яг ингээл уншингууд нэрээ яг тэгдэг те одоо жишээлбэл ротавирусын вакцин гэж хэдүүлээрсэн шүү дээ те яг тэр кейс төр бол нэрээ ямар тохиолдолд бид нэр ротавирусын вакцин хийлгэж болохгүй вэ энэ төр гэдэг ч юм уу те тэр бол надад бол айгүй сонирхолтой санагдсан. Тэрнээс яг юм нөгөө одоо онлайн номыг бол бид нэр ингээл заалаар ингээд тийм юм байна гэх яг нэг одоо уламжлалт аргаар айгүй уншдаг шүү дээ. Эсвэл автодейт ингээл уншаад ийм өвчин ялгамжлаа гэдэг те тэнгуут энэ дээр айгүй олон төрлийн юм байгуулах надад айгүй өрөөрөний ер нь хүмүүст ер нь яг энэ сурч байгаа оюутан резидент өрөх сумынхан тэгээ хүүхдийн эмч нар маань ч гэсэн айгүй тийм юм нээж өгсөн юм шиг надад бол санагдсан. Тэгэхээр ийм гоё ном гаргасанд нь баяр хүргэе. Баярлалаа. Давхар нэмээд өнөөдөр ингээд ирээд маш сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд нь ялангуяа одоо нөгөө Америкийн нэгдсэн улсад эмчлэх хэрэг аваад ингээд ажиллах усанд нь томос том баяртай. Тэгэхээр дараа бас бид нартайгаа холбоотой. Тэгээ тэнд очисныхаа дараа яг бид нэр юунд анхаарах хэрэгтэй юм бэ? Нийтээрээ одоо нийгмээрээ бид нар эсвэл одоо яг энэ хүүхдийн өвчлөлт ч юм эсвэл эрүүл мэндийн тогтолцоон дээр анхаарах, сурах, судлах юм бол мэлнийх гарч ирэх ба. Тэгэхээр тэр туршлагаа та дараа нь хуваалцаарай гэж үсэн. Тэгэхээр за тунгалаг эмчтэй бас баярлалаа. Яг нөгөө эмч хүнтэй хоорондоо ярихаар яг бүр айгүй гоё ойлголцоод тэгээд тунгалаг эмч манаас өөрөө ингээд маш их уншдаг. Тэгээд тунгаа эмчийг хараад нөгөө маш их үлгэр дуурайлал авдаг. Яг ингээд өөрийгөө байнга уншиж хөгжүүлж идэг. Хүнд яг л ингээд үнэн зөв яг нөгөө миний ярьсан пирамидын орой дээр байгаа мэдээллийг хүргэдэг эмч. Тэгээд тантай өнөөдөр бас энд ярилцсандаа маш их баяртай байна. За баярлалаа амжилт хүсье. Амжилт хүсье. За тэгэхээр өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөө. Баярлалаа.